Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. Дэлхийн мөнгөний 7 хоног 2024 аяыг өнөөдөр орон даяар нээж байна. За дэлхийн мөнгөний 7 хоног аян маань 2012 оноос хойш жил бүр 3 дугаар сард бол дэлхийн нийтээрээ тэмдэглэж өнгөрүүлж ирсэн. Одоогийн байдлаар 176 орны 40 мянга гаруй байгууллагууд бол дэлхийн мөнгөний 7 хоног аяныг хамтран зохион байгуулж байна. Тэгээд энэ хүрээнд бол хүүхэд залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд тодорхой уриалгыг дэвшүүлээд тэрэндээ чиглэсэн үйл ажиллагаануудыг бол хүүхэд залуучууд руу чиглүүлэн явуулдаг байгаа. Энэ жилийн дэлхийн мөнгөний 7 хоног 2024 аян маань болохоор мөнгөө эрсдлээс хамгаалж ирээдүгөө баталгаажуулъя гэсэн уриалтайгаар 2024 оны 3 сарын 20-ны өдрөөс 4-р сарын 10-ны өдрийг дуслах хугацаанд бол орон даяар зохион байгуулахаар төлөвлөлөөд үйл ажиллагаагаа өнөөдөр нээж байна. Энэ жилийн дэлхийн мөнгөний 7 хоног аянаар хүүхэд залуучуудын санхүүгийн мэдлэгт зориулаад цахим гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэл рүү үйл ажиллагаануудаа явахаар төлөвлөлөөд нээлттэй хийж байна. Дэлхийн мөнгөний 7 хоног 2024 аяныг маань Дундгов аймагт аймгийн цагдаагийн газар, насан туршийн суралцгын төв, арилжааны банкуд хамтран зохион байгуулж байгаа. Энэхүү аяны хүрээнд нээлтийн арга хэмжээг Политехникийн коллеж, хүмүүнлэг сургуультай хамтраад нээлтийн үйл ажиллагааг бол хийж байна. За энэ аяны хүрээнд бас Дундгов аймгийн хулд суманд очиж бол өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. За тэгээд төрийн байгууллагууд болон аж ахуй нэгж байгууллагуудын албан агч нарт бол санхүүгийн гэмтэргээс зарилан мэхлэх гэмтэргээс яаж сэргийлэх вэ гэсэн чиглэлийн сургалтуудыг цагдаагийн газар, насан туршийн сургалтын төвтэй хамтраад зохион байгуулахаар төлөвлөлөөд ажиллаж байна. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.